Хичээлээр альдгидийн талаар авч үзье. За альдгидийн гомлог игний ерөнхий томьёо, физик шинж чанар, за альдгидуудыг хэрхэн гаргах вэ? За альдгидийн химийн шинж чанар хэрэглэлийг авч үзнэ. Мегмар Сүрэн багш байна. Альдгид нь ерөнхийдөө нүүрс ус зурагчийн радикал болон карбонил бүлгээс тогтсон нийлмэл байцыг хэлж байгаа. За карбонил бүлэг нь C2-сын холбоо H гэсэн ийм холбоог бол агуулсан байна. За хамгийн ихний альдгид нь бол 1CT тэгээ 2-сын холбоо H буюу за альдгидуудыг нэрлэхдээ айл төгсгөлтөө нэрлэдэг. За энэ нь болохоор метанайл болох нэ. Дараагийнх нь 2CT альдгид байх нь тийм. За ингээ карбонил бүлгийн тарагдчихэв тийм үү. За тэгэхээр энийг этанайл гэд нэрлэх нь. За этаналыг мөн хураангуй байдлаар H3C, COH гэж бол тэмдэглэж болох нь тийм. За 3CT альдгид нь нэ. За энэ дээр пропанол болж таарна тийм үү. За дараагийнх нь 4CT альдгидийн томьёог харуулсан байна. Карбонил бүлэгэнд байна. За дараагийнх нь 5CT альдгид буюу пентаналын дэлгэрэнгүй томьёог энд харуулсан байна. Хичээлийг хаанаас нь эхэлж үзэхээ мэдэхгүй байгаа. Тэгээ системтэй үзэж системтэй мэдлэг олж авах тийм ээ. Сургалтын талаар өөрийнхөө сонирхсан сэдвээр бас нэмэлт зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 9813 3311 дугаар тандаарай. Өөрөөр хэлбэл альдгидийн ерөнхий томьёо нь нүүрс ус зурагчийн радикал тэгээд карбонил бүлэг агуулсан байсан тий. За альдгидуудыг мөн айл гэсэн дагавартаа нэрлэхээс гадна уламжлалт нэрээр нь шоргоолжны альдгид. За жишээлбэл метаналыг тий HCOH-ыг метанал гэхээс гадна шоргоолжны альдгид гэж нэрлэх нь тий. За этаналыг болохоор мөн цууны альдгидээс гэж нэрлэж болох нь. За пропанолыг болохоор пропионы альдгид гэж нэрлэдэг бахан. За хураангуй томьёог бол ингэж өчөж болно. За бутанал буюу 4CT альдгидыг тий бас тосны альдгид гэж нэрлэх нь. За 5CT альдгид буюу пентаналыг валерианы альдгид гэх мэтчлэнгээр нэрлэдэг. За энэ дээр эдгээр альдгидуудын гомлог игнэний буслах температурууд бол өгөгдсөн байна. Ингээд метанол буюу шоргоолжны альдгид нь хамгийн нам температурт буцалдаг болох нь харагдаж байна. Хас 19 Цельсийн тий. За энэ альдгид нь ганцаараа хийд төлөвтэй. Тэгээ этаналаас валерианы альдгид хүртэл бүгдээрээ шингэн төлөвтэй байна. Буслах температур нь 21-ээс 102 градусын хооронд хэлбэлцэж байна. Альдгидийн гомлог игнэнүүдээс эхний хоёр альдгид буюу шоргоолжны альдгид HCOH тийм ээ. Цууны альдгид CH3, COH нь харьцангуй өргөн практик лабораторид хэрэглэгддэг байгаа. За ийм учраас эдгээрийг хэрхэн гаргаа авах талтай танилцъя. Альдгидыг гаргах ерөнхий арга нь бол спиртийг эсэлтүүлэх байдаг. За жишээлбэл энэ дээр спирт байна тийм ээ. Нэг атом тансан спирт байна. За зэсийн оксидоор эсэлтүүлээд карбонил бүлэг буюу альдгидыг гаргаж авсан байна. За энэ үед зэс болон усан дагалдах бүтээгдэхүүнээр ялгарсан байна. За тэгвэл нь штэ шоргоолжны альдгидыг үйлдвэрт гаргаа авахдаа метаныг дутуу эсэлтүүлэх аргаар гаргаж авдаг. За CH4 метан тий хүчил төрөгчтэй эсэлтээд шоргоолжны альдгид HCOH ус үүссэн байна. За гэхдээ энэ альдгид үүснээ дараа хэрэв хүчил төрөгч хүрэлцээтэй үед бүрэн эсэлтээд хүчил үүсгэж их учраас тий энэхүү урвалыг маш богино хугацаанд явуулаад орчноос нь шоргоолжны альдгидаа ялгаж авдаг байгаа. Лаборатори болон үйлдвэрийн нөхцөл цууны альдгидыг ацетиленэ гидротацийн урвалаар гаргаж авдаг. За энэ урвалыг бол мөн Кучерийн урвал гэж бол ярьдаг байгаа. За ацетилен нь C2H2 томьёотой 3-сан холбоотой нэгдэл байгаа тийм үү. За энийг устдаа урвалд оруулна. Гэхдээ мөнгөн усны 2 элементтэй давсыг катализатороор ашигладаг. За хүчлэг орчинд урвалыг явуулдаг байна. За завсрын шатны бүтээгдэхүүн нь винилын спирт бол үүссэн байна тий. За ингээд эцсийн бүтээгдэхүүн болохоор цууны альдгид үүсдэг байна. За гэтэл штэ энд мөнгөн усны давсыг ашиглаж байгаа учраас нэлээд хортой байдаг. Ийм учраас үйлдвэрлэлд бол ашиглахаа энэ аргыг ашиглахаа бол бараг болсон байгаа. За сүүлийн үед үйлдвэрт этиленийг шууд эсэлдүүлэн цуугийн альдгид гаргах аргыг ашиглаж байгаа. За этилен нь H2C, CH2 гэсэн томьёотой 2-сан холбоо бүхий ханаагүй нүүрс ус зурагч байна. Тэ за үүнийг эсэлдүүлээд тэгээд цуугийн альдгид гаргаа авсан байна. За мөн мөнгөн усаар эсэлдүүлэх энэхүү арга нь ацетилен өөрөө тийм ээ нэлээд өндөр
өртөгтэй түүхий идштэй. Гэтэл этилен нь ацетиленаас харьцангуй хямд учраас энэхүү арга нь илүү тохиромжтой үйлдвэрлэлийн арга болох нэ. Альдгидийн химийн шин чанарыг авч үзье. Альдгид нь ерөнхийдөө өөртөө карбонил бүлгийг бол заавал агуулсан байдаг гэсэн тийм ээ. За энэ карбонил бүлэгдэх С болон О-гийн хоорондох хоёрсоо холбооны нэг нь болохоор сигма холбоо, нөгөөх нь Пи холбоо байгаа. За тэгвэл эдгээр нь энэ холбооны нөлөөгөөр альдгид нь нэгдэх урвалд хялбархан ордог. За жишээлбэл ус төрөгчтэй никель катализаторын орчинд тодорхой температурын үед нэгдэх урвалд ороод спиртийг үүсгдэг ахнэ. За энэ тохиолдолд шоргоолжны альдгид ус төрөгчтэй нэгдээд метанолыг бол үүсгэсэн байна тий. За метанол нь ерөнхийдөө хортой спирт гэдгийг та бүхэн мэдж байгаа хаа. За энэ урвалын хураангуй байдлаар шоргоолжны альдгидыг тий HCOH нэмэх нь H2 тэгээд H3COH гэж бол бичиж болох нэ. За дараа нь карбонилийн бүлгийн хүчил төрөгчийн атомын нөлөөгөөр CH холбоо хялбархан эсэлтдэг. За энэ карбонилийн бүлэгдэх CO холбооны энэ хүчил төрөгчийн атомын нөлөөгөөр тий карбонилийн бүлэгдэх CH холбоо амархан эсэлтдэг гэж байна. За жишээлбэл мөнгөний оксидын амикийн уусамлаар эсэлтэж дан мөнгө ялгаруулдаг. За энэ дээр цууны альдгидыг авсан байна тий. За цууны альдгид мөнгөний оксидтой урвалд орж ийн амикийн уусмалтай тий. За ингээд альдгид эсэлтэхээр карбон хүчлийг үүсгэдэг. За хүчил альдгид хоёрын ялгаа нь альдгид бол өөртөө C2-соо холбоо О H-ыг агуулж исэн бол карбон хүчил нь C2-соо холбоо О энд нэг OH гэд нэг О-гоор бол илүү байгаа болох нь харагдаж байна тий. За энэ бүлгийг карбоксил бүлэг гэж бол нэрлэдэг байгаа. Альдгид карбонил бүлэгтэй харин хүчил нь карбоксил бүлэгтэй байх нэ. За энэ үед ингээ мөнгө дангаараа ялгарна. Өөрөөр хэлбэл энэхүү урвалыг явуулахад хуруу шилний гадаргуу дээр мөнгөн толны ялтас үүсдэг байгаа. За тэгээ мөн толыг хийхэд ашигладаг урвал энэ байна. За энэ урвалыг мөн дараах байдлаар бичиж болно. За энэ цууны альдгидын CH3, CHO тийм ээ. За мөнгөний оксидын амикийн уусамлыг аргентум NH3 2 дахин тэгээд дөрвөлжин хаалттай OH гэж бол бичиж болдог байгаа. За тэгээд энэ дээр мөнгө маань нэг валенттай явж байгаа. За үүссэн нэгдэл нь цууны хүчил металл мөнгө за амикийн байдалтай ялгараад дагалдах бүтээгдэхүүн ус үссэн болох нь харагдж байна. За аль ч урвалаар нь аль ч тэгштэглэр нь урвалыг илэрхийлэн бичиж болно. Тухайн бодлого дасгалаас хамаарат аль урвалаа ашиглах вэ гэдгийг бас шийдэж болдог байгаа. За үүнийг мөнгөн толны урвал гинэ. Цууны хүчил эсэлдэх урвалыг авсан бол одоо шоргоолжны альдгидийн эсэлдэх урвалыг авч үзье. За шоргоолжны альдгид мөнгөний оксидын амикийн уусамлаар эсэлдээд дан мөнгө болон CO2-ыг ялгаруулж байгаагаараа онцлогтой байна тийм ээ. За энэ урвалыг мөн дэлгэрэнгүй байдлаар бичвэл HCHO тэгээд 4 мол аргентум NH3 2 дахин OH мөнгөний оксидын амикийн уусамлыг ингэж бичдэг ахын. За урвалын үед мөнгө дангаараа ялгараад аммоник карбонат амикийн байдалтай ус үүссэн болох нь харагдаж байна. Дараа нь альдгидийн эсэлдэх урвалыг зэсийн 2 валенттай суурьтай явуулж болдог. За жишээлбэл энэ цууны альдгид тий цэсийн гидроксидоор эсэлдэж байна. Цэсийн гидроксид маань цэнхэр өнгөтэй тундас байдаг тийм үү. За ингээд альдгид эсэлдсэн л бол карбон хүчлээ үүсгдэг болох нь энд харагдаж байна тий. Цууны хүчил. За тэгээд зэс маань энд цэсийн гидроксид дотроо 2 валенттай байсан бол энд 1 валенттай цэсийн суурийг үүсгэсэн байна. За тэгвэл нь штэ шоргоолжны альдгидыг мөн ялгаагүй цэсийн гидроксидын 2 валенттай суураар нь эсэлдүүлэхэд шоргоолжны хүчил HCOH за мөн зэсийн 1 валенттай гидроксид усыг үүсгэж байна. За энэ хоёр тохиолдолд үүссэн зэсийн 1 валенттай гидроксид нь шар өнгөтэй. За энэ нь үүсэнгүүтээ аажимдаа зэсийн оксидын улаан өнгөнд хувирна. За зэсийн 1 валенттай оксид болон хувирдаг бахнэ. Тэгээд галгентай нэгдэх урвалыг авч үзье. За энэ урвал нь шүлтийн нөлөөнд ерөнхийдөө маш хялбар явагддаг. За жишээлбэл цууны альдгидыг бромтой урвалд оруулахад бромт цууны альдгид үүсэж байна тий. За харин галгенаар нь фосфорын пентахлоридыг авсан тохиолдолд цууны альдгидаас юу үүсэж байна гэхээр D холоорт
этаныг үүстэл урвал явагдсан болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл D холоорт этан болтол холоорыг өөртөө нэгдүүлсэн байна. За альдгидийн дараагийн нэг гол шинж чанар нь циангидрины урвалд ордог. За өөрөөр хэлбэл цианы хүчилтэй урвалд орно гэсэн үг. За энэ суйрлаг орчинд илүү сайн явагддаг урвал өгöd бүтээгдэхүүнд нь циангидрин үүсгдэг. За циангидрин гэдэг нь CN бүлэг болон OH бүлэг, гидроксил бүлэг агуулсан нийлмэл бодисыг хэлдэг ахнэ. За энэ дээр альдгид байна те RCOH гэсэн. За HCN-тэй урвалд орлоо циан тустрагчийн хүчил. Тэгээ RCH CN энэ дээр нь нитрил бүлэг, энэ дээр нь гидроксил бүлэгтэй. За энэ хүн нэгдлийг циангидрин гэдэг ахнэ. За цууны альдгид дээр уг урвалыг бичиж үзье. Циан тустрагчийн хүчлийг урвалд оруулсан байна. За ингээд 3C-тэй, 1 гидроксил бүлэгтэй, за 1 нитрил бүлэгтэй байна те. За нэрлэгтэй 2 дугаар байрлалаас гидрокси 2 гидрокси тэгээд пропан хансан нүүрс цуцрагч харагдаж байна те. За пропан нитрил гэж CN бүлгийг нэрлэх нэ. За шоргоолжны альдгидийн хэрэглээ нь гол төлөв фенолтой урвалд оруулаад шоргоолжны альдгидыг тэгээ фенол формальдгидийн давирхаа гаргаж авдаг байгаа. За энэ урвал нь поликонденсацийн урвал. Учир нь урвалын явцад бага молекул нэгдэл болох ус ялгардаг. За мөн фенол формальдгидийн тавирхаа нь техникт маш өргөн ашиглагддаг. Уг урвал нь шүтлэг орчинд илүү тохиромжтой явагддаг. За шоргоолжны альдгид нь амьсгал богдуулсан хурц үнэртэй хортой бодис. За түүний 40% усан усамлыг формалин гэж нэрлэдэг. За формалиныг ерөнхийд нь уургийн бодисыг эсэлдүүлэх микроорганизмыг устгах үйлчилгээтэй байдаг учраас эмнэлэгт ариутгах багц тоног төхөөрөмжийг ариутгах хөдөө аж ахуйд үр тариаг ариутгахад ашигладаг. За цууны альдгид нь суугийн хүчилтэй ойролцоо үнэртэй. Тэгээд үнэртэй ус болон будаг эм үйлдвэрлэхэд өргөн ашиглагддаг байгаа. Хичээлээр карбонил бүлэг болон хансан нүүрс усттрагчийн радикалаас тогтсон энэ нийлмэл бодисыг альдгид гэдэг хансан альдгид гэдэг болохтой танилцсан тийм ээ. За альдгидийн гомлоогийн хамгийн эхний гишүүн нь метанол буюу HC 2-сон холбоо OH байна тий. За дараагийнх нь болохоор энэ хамгийн ихний альдгидыг шоргоолжны альдгид гэж нэрлэжсэн. За 2 дугаар альдгид нь болохоор цуугийн альдгид эсвэл этанол гэсэн нэртэйсэн тий. CH3 COH. За дараагийнх нь пропены альдгид, дараагийнх нь бутанал. Бутаналыг болохоор тосны альдгид гэж бас нэрлсэн. 5C-тэй альдгидыг болохоор валерианы эсвэл пентанал гэх мэтчлэнгээр нэрлэлээ. За мөн альдгидуудыг гарган авахдаа альдгидуудын хамгийн их хэрэглэгддэг метанол болон этанолын гарган авах аргуудтай танилцсан. За жишээлбэл метанолыг гаргаж авахдаа метаныг эсэлдүүлэхэд үүсэх завсрын шатны урвалаас нь метанолыг гаргаж авдаг. За ер нь альдгидуудыг гарган авахдаа спиртийг нь эсэлдүүлэх замаар ерөнхийд нь гаргадаг аргуудтай бол танилцсан. Цууны альдгидыг гарган авахдаа этилийн спиртийг бас эсэлдүүлж болох нь тий. За эсэлдүүлэгчээр нь төрөл бүрийн бодисуудыг ашиглаж болдог бахан. За мөнгөн толны урвалтай танилцсан. Альдгидууд нь мөнгөн толны урвалд ороод өөрөөр хэлбэл мөнгөний оксидын аммиакийн усмалтай эсэлдээд карбон хүчил үүсгдэг зэрэгтэй танилцлаа. За энэ мэтчлэнгээр альдгидуудын физик химийн шинж чанаруудтай танилцсан. За хичээлийн талаар нэмэлт зөвлөгөө мэдээлэл хэрэгтэй бол 9813 3311 дугаар тандаараа анхаарал хандуулсанд баярлалаа.